Лего тоглоом байд ч тий. Легогоор хийсэн юм хот юм шиг харагдаад надад. Ер нь ямар ч арим нөгөө хоолоор хөдөлдөг гэдэг шиг 8000 ажилчныг олох хүчин чадалтай одоо Мазала гэдэг цайны газар өдөрт 3 удаа олно. Юу. Нэлээд мэд. Орон нутгийн нислэгийн бараг 90% нь зөвхөн хаашаа оюутлогоон хамт олныг зөөхөхгүй шинжлэх хийдэг юм байлээ тий. Гэхдээ офс олж байгаа нэг юм шүү дээ. Олж байгаа нэг юм уу? За хувцсан таач айгуу гой зөгч шүү дээ. Яг манай ажилтан шиг харагдаж байна. Өнөөдөр бас тэгээд аюулаасаа ингэж ажиллаарай. Уурхаагаас гарч байгаа хамгийн чухал эрд нь бол уурхаа чи өөрөө юм аа. Далдуурхаа гэхлээр хурд жолтой барьсан нэг харанхуй нөхөн дотор ингээд нөхдөл ингээд байдаг. Тэгж төсөөлөгдөж байдаг л таа. Тэгээ яг одоо ингээд болохоор шал өөр юм байна. Оюутлага бид нар бас нэг сайхан юм байна уу сайхан сэрүүхэн уурхаа гэж ярьдаг. Тэгээд энэ нь бол ерөнхийдөө манайхаар бол одоо вокзал гэх юм уу, драгон төв гэх юм уу. Монгол хэрвээ метро тоолох юм бол иймэрхүү байх юм болоо да гэсэн бодолтод орж ирсэн байна. Нэг пүрүүс машинд 28 кг орчим зис ордог юм байна л да цахилгааны утсанд нь. Гэтэл тэр 28 кг зисийг гаргаж авахын тулд 20 орчим тонн ийм өдрийн биетээс 28 кг зис гардаг юм биш үү те? За ядч чинь гайгүй кофе уух уу? Асуух уу? Тэгээ одоо жоохон хоёлаа гадуур дотор явъя. Би энэ гадуур байгаа хоттой танилцах гэдэг байна. Самбар шиг өндөр залуу байна. Энэ жилийн дараа энэ жил яг гэр бүлээрээ бүгдүүлтэйгээ дээд хувцастайгаа бүрэн дүүнээрээ хамтдаа шинэ нэгтэй шинэлсэн байна. Нэг удаа явахдаа 320 доо. Тий. Сүүний өрөм шиг ингээд дээр нь ингээд богинож байгаа байхгүй. Шуудагийн Монгол үйлдвэрлэж байгаа. Дотор байгаа баяжмлын бас Монголын бүтээгдэхүүн гэдэг. Дэсийн баяжмлын маань яг одоо урагшаага хөргөж өгөхөөр жолоочт маань замдаа гарлаа. Томдор зүрээр нарахлаар нэг айлын том өгчиг тий. Дүүнрээ асраад хоолчдаг, гэрийнхэн хоолоо хийчдэг, усаа зөөгчдөг. За сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр суугийн ганс байна. Яг одоо миний ард харагдаж байгаа энэ байрнуудад тийм ээ 7000 гаруй уурхаач маань амарж байгаа. Тэгээд одоо өглөөний ээлж нь гарах цаг нь болцсон байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг энийг зориод буюу Өмнө Говь аймгийн Хамбогд суманд оюутлогоо үйлдвэр ирсэн байгаа. За тэгээд оюутлогоо үйлдвэр маань түүхэндээ анх удаа Монгол захиралтай болсон. Захирал маань өөрөө яг өнөөдөр хамтдаа яваад уурхаачныхаа нэг өдрийг танилцуулъя гэсэн юм байгаамаа. За ингээ хамтдаа хэдүүлээ өнөөдөр оюутлогоо үйлдвэртэй танилцгаая. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өнөөдөр бид бүхэнд цагаа цацуулж байгаад баярлалаа. Маш их ажлыг хайж байгаа тий. За би бол анх удаага энэ юунд ирж байгаа. Би Хамбогдод өрд нь ирж исэн. Нөгөө Тэмээний баяраар ирж исэн. Оюутлогоо үйлдвэрлэлээс орж ирж байгаагүй. Тэгэхээр хамгийн ихний одоо нөгөө өглөөний ажил те юу гэдэг хамгийн ихний ажил нь юу юм бэ? Хамгийн ихний ажил бол цайгаа уух. Яг тэгэхээр өдөр ер нь өдрийн шифт бол 12 цаг учраас тэгээд ер нь бол хоол цай сайн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо ойлаа Мазала орж хаална. Өчигдөр орой ирээд зүгээр ингээл дроны бичлэг үзэж байхад эн чинь хот байл шүү дээ бүр те. Бүхэл бүтэн хот байл шүү дээ. Тэгээд надад зөвхөн юу гэж санагдсан гэхээр ингээд хүмүүсний шар хувцтай шүү дээ. Лего тоглоом байд шүү дээ те. Легогоор хийсэн юм хот юм шиг харагдаад надад. За энэ алдарт Гарамжавгаа маань те. Манайхан яг уу мэдхэл байх л та. Одоо 20 дугаар зууны түүхэн эрхмүүдийн талаар нэвтрүүлгүүд бас би бэлтгэдэг учраас энэ эрхмүүдийн талаар ингээд ямар нэгэн газраас гарч ирсэн л байдаг. Одоо жишээлбэл манай археологийн салбарын болохоор хөдөөгийн Перлего гэж домогт археологийн талаар маш их ярьдаг. Жишээлбэл уул уурхаа энэ геолог талдаа бол Гарамжавгаан түүх бол өөрөө бас домог шүү дээ тий. Тэгэхээр оюутлогоо ордын дэлхүүрийг олж улс үндэстэндээ атгуулахад онцгой үүрэг гүйцэтгэж Монголын геолог уул уурхайн ертөнцид алтаар дархалсан гавьяат Дондгийн Гарамжавын алдраар ил уурхайг нэрлэж мөнхчүүлвэ гэж. Жөр мэдж байгаа. Ер нь ямар ч арим нөгөө хоолоор хөдөлдөг гэдэг шиг. Тэгэхээр манай уурхайн хамт олныг бас ирэл тижээж явдаг. Манай 8000 ажилчныг олох хүчин чадалтай одоо Мазала гэдэг цайны газар Хуанзандаа ичээд нэ. 8000 нэг дор хоолт юм. Бас нэг зэрэг дор шүү. Тэгэхээр ер нь бол нэг өглөөний хоолны гэхэд чинь 3 цагийн туршид бол ээлжлээд мэдээлэлд орчдөг. Өдөрт 3 удаа хоол. Өглөө өдөөс хойш орой. Эшээ өдөрт 3 орж ирнэ гэсэн үг тий.
Хоёулаа утгаар хаан сууж хоол идэх. Хаан ч хамаагүй ойлоо. Хаан ч хамаагүй. Эндээс ороод. Тэгэхээр одоо би тэндээс идмээр байл очиод идээд тэндээс идмээр байл очиод идээд байж байгаа юм. За. Энэ гол нь болохоор салаад десерт гэдэг. За тэгээ сайхан болтоорой. Их ажлын өмнө тийм ээ. Цагаал. Эндээс яваад машиндаа суугаад гүний урхаа офис дээр очиод би офис дээр очиж байгаа бас газрын зураг дээр урхаагаа ерөнхийд нь танилцуулаад тэгээд гүний урхаараа гойдол орондоо. За тэгээ. Монгол улсад биш үү те? Ажилтнаа онгоцоор зөөдөг уус ганц л газар байд юм байлээ те. 7 хоногийн 6 өдрийн 6 нислэг гэхэр чи 36 нислэг. Тэгээд орон нутгийн нислэгийн бараг 90% нь зөвхөн наашаа оюутлогоон хамт олныг зөөхөхгүй шинжлэх хийдэг юм байлээ те. Юу. Өглөөний мэд. Өглөөний мэд. Таны өөрсдөө ийм ингэ болов уу? Ингээд болоо. Гэхдээ офис олж байгаа нэг юм шүү дээ. Олж байгаа нэг юм уу? Айгүй бол ажил ингээд бүжинжээд байдаг. Чи бол офс дээр суух гэхээс илүү нөгөө очиж ажилтдаг газрууд нэг юм чинь. Яг би нөгөө юу дээр ил урхаад дээр бас нэг офстой төв админ дээр энэ чинь. Гэхдээ энэ чинь бас их цаг зарцуулдаг учраас бас энэ чинь нэг уулзахаар ажиллаа их өрөөтэй байх. Хаашаашаа 3 тий ингээд болоод арайч 3 биш байгаа. Миний ихтэй гол юм маань одоо ингээд нөгөө видео конференц коллнос ишээ гэхэд гол морл хийхэд агуулж чухал. Одоо яг нөгөө орд байгаа зураг. Яг үнэ. За эндээс л юм ихий ойлголт авчих юм шүү. Тэгээ. Хоёулаа би аюу гоёор за тайлбарлах гэж хичээе. Тэгэхээр энэ хоёрын хооронд 12.4 км гэж байна. Энэ тэгээд ингээ ахлаар оюутлогоон одоо бидний мэдж байгаа өдрийн биетүүд одоо эн чинь ингээл нийт том чулуу байгаа шүү дээ тий. Энэ чулуун дотор яг энэ нөгөө зэсийн агуулга өндөртэй хэсгүүд нь багхгүй. Тэгэхээр энийг бол одоо 4 зэсийн биет гэж байгаа. Энийг нь бол хойд хүйгөө, энийг нь өмнөд хүйгөө, энийг нь оюут, энийг нь хэрүүгөө гэж байдаг. Ийм 4 том зэс агуулгын өндөртэй том биет байгаа гэсэн үг юм тий. Газрын одоо гадар голгоо энэ юм. Тийм. Доошогоо одоо ийшээ ингээ явахад энэ зай бол 1300 м байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө айгүй жижигрүүлсэн байгаа юм л да. Блокчлон олборлох гэдэг арга маань бол яг голдуу профри ордод ашигладаг тий. Бас нэг ч тийм одоо түгээмэл технологи биш. Маш их хөрөнгө мэдлэг шаарддаг тийм бас ашиглахад өрн зөвөр хийхэд хүндрэлтэй зөв их юм бол маш сайн үр өгөөжтэй тийм албартай арга байна. Гэхдээ энэ нэг эхэлж ингэж бүтээн байгуулалтыг хийж ингэж бэлдэн гэдэг бол өөрөө цаг хугацаа тэгээд их хөрөнгө оруулалт хөрөнгө шаардлагатай. Тэгээд их төвчээр тэгээд сахилгаат шаардна. Ямиг товчилж болохгүй, хитрхи урдан хийж болохгүй, яарч даарч болохгүй. За дараагийн цэг рүү хөдлөх үү? Тийм. За хувцсан таарч байна. Айгуу гой зөгч штэ. Болчлоо яг. Яг манай ажилтан шиг харагдаж байна. Энэ эртнээс бэлдсэн байсан юм уу? Та болохоор ийм гоё бүс мэстэй юм уу? Яг өгдөрөө зүг. Малгай. Бас малгай. Зүг үү те. Тэгээд баг бас нөгөө хувийн аврах төхөөрөмж бас зүг. Тэгэл одоо сургалтандаа ороод яг тоног бүх юмнууд аваад тэгээд ингээд. Энэ азгүй тохиолдлууд надтай очихгүй гэдэг юм хүмүүстэй их байдаг л да. Би ч гэсэн одоо залуу байхад 20 30 таа байхад стресс одоо нэг ангид юм шиг тий мөнхийн юм шиг тийм бол мэдрэмж байнга төрдөг байсан. Тэгэл дан ганц тоо статистик гэхээсээ илүү бас эн чинь ингээд бидний хийж байгаа ажил гэмтээ бичих юм бол бидний амьдрал улс хуураараа өөрчлөгдөн. Өнөөдөр бас тэгээд аюулаас ангид ажиллаарай. Ингэж юу? Нөхөд нэг ойролцоогоор 800-аас 1000 тонн үзэн гэж байна. Тэгэнгүүт хүн болгоныг ингээд орсон гасныг шалгаа явуулж байгаа байхгүй. Тэгээд энэ картнууд нөр RFID-тэй. Тэгэхээр цаанаас хоронзоор ингээд энэ хүн байгаа гэдгийг мэдрээд тэгээд доороогоо усууд хэн хаана явж байгаа юм гэдгийг шалгана. Тэгээд яг нөгөө ээлж дуусаад эслэгийн ажил эхлэхэд энэ самбар хоо орсон байж байгаа хэрэгтэй. Тэгэхээр яг хүн гарсан уу? Гарсан байсан тохиолдол тэгэхээр контрол ер нь доор хүн алдчихгүй хяналттай байхын тулд бүх улсуудыг хийж байгаа. За давхар энэ нөгөө чийдэн дээр бол бас локейт байгаа. Тэгэхээр хэн хаана явж байгааг бол мэдрээ явна. Энэ давхар хяналтын систем байгаа. Малгайгаа тэгэхээр энд тайлж үлдэх болохгүй нэ шүү дээ. Болохгүй. Ингээд давхар шалгалт хийж байгаа тийм. Сая нэг шалгалт өгсөн. Гэсэн чинь уурхаагаас гарч ирж байгаа хамгийн үнэт зүйл юу вэ гинэ?
Ерөөсөө төвөггүй л хариулж байгаа юм. Уурхаагаас гарч иж байгаа хамгийн чухал эрдэнэ бол уурхаа чи өөрөө юм аа. Тэ? Өрөн бүтэн гарч ирэх юм аа гэж. За 1300 м-ийн гүн рүү 2 минут 30 секунд болж байгаа тийм. 2 минут 30 секунд. Надад энэ байгаль хамт руу орж ирснээс хойш нэг юм шал ондоо ертөнцөд яваад байсан. Ерөөсөө би өрдний ийм газар гэж үзээгүй байхгүй. Далдуурхаа гэхлээр л хурд жото барьсан нэг харангахгүй нөхөн дотор ингээл нөхдүүд ингээд идэг. Тэгж төсөөлөгдөг гэдэг л таа. Гэтэ яг одоо ингээд арахлаа шал өөр орчин баг. Хаасаагүй Wi-Fi-тай гэрэл онол сайтай орчин үеийн уурхаа гэдэг бол шал өөр ойлголт болсон. Тэгээ ер нь бол яг тогтмол 29 градус болж байгаа. Оюутлаа бид нар бас нэг сайхан юм бол сайхан сэрүүхэн уурхаа гэж ярьдаг. Тэгээд хуурай. Одоо саний нөгөө босоо хамаарчин ингэж хүн тээврийн хийхээс гадна агаар бас оруулдаг. Агаар оруулна, цэглэгээ оруулна, ус оруулна, техник тоног төхөөрөмж оруулна. Дээш нь хөдөр бас ингээрэ гаргана. Тэгээд энэ нь бол ерөнхийдөө манайхаар бол одоо вокзал гэх юм уу, драгон төв гэх юм уу. Яг эндээс том лифтээр 140 хүн буугаал тал тийшээ гараа явчихдаг. Тэгэхээр яг ээлж эхэлж яхад дуусчихад энэ наваар бол ингээд божиглж идэг. Барилддаг хүн болгоныг авраг болно гэж бодож болохгүй шүү дээ. Сайн бүх байна, муу бүх байна. А яг сайн бүх юугаараа ялгардаг гэхээр нарийн мэх. Яг бүр нэг өөртөө гарт эзэмшсэн хүн болгоны хуваацаа гэдэг юм их. А энэ гадна дотноос улсуудыг авчираад ингээд сургаад байдаг нь бид нэр яг тэр нарийн мэхийн сураад байгаа байхгүй. Ерөнхийд нь ингээд нэг дүр хэсгээд хүн барилдаад байх юм бол барилдаад ээж болно. А гэхдээ яг авраг болохын тулд хамгийн нарийн мэхийн сурж авах хэрэгтэй байхгүй. Тийм ч учраас бид нэр энэ дээр цаг хугацаа гаргаад үнэхээр яг одоо хамгийн нарийн технологиудыг ойлгох, судлах, тэрнээрээ эзэн болох юм дээр нь анхаарал тань гэсэн үг байна. Яг уурхаач шиг болсон үстэй. Гоё нь одоо нөгөө би өөрөө нэг юм ямар нэгэн юмны гол дүр гэхээс илүү нэг юмны нэг юм нэг хэсэг байхыг айгүйх гоё боддог байхгүй. Тэгээ мэдээж энэ том бүтээн байгуулалт гэдэг юм уу энэ зүйлийг чинь нэгхэн хүний гараар хийждэг. Олон мянган хүмүүсийн хөдөлмөр шингэсэн зүйл рүү орж ирнэ гэдэг нь миний хувьд бол маш их гоё хүндэтгэлтэй хандах хэрэгтэй зүйл маань. Тэгээд анхны орж ирсэн сэтгэлдэр бол яг нэг тийм би бол өөрийгөө 1300 м-ийн гүнд байгааг төсөөлөхгүй байгаа байхгүй юу. Яг нэг юм метроны буудалд ороод ирсэн юм шиг одоогоор бол санагдаж байна. Яг одоогоор бол нэг юм Монгол хэрвээ метрот болох юм бол нэг иймэрхүү байх юм болоо да гэсэн бодолтой л орж ирсэн байна. Цаашаа юу болох нь хамтдаа харцгаая. Тэгээ энэ техникийг оруулж ирээд энд нь өгсөн юм уу? Тий, зарим нь одоо нөгөө налуу ам ашиглалтанд орсон учраас зарим нь бол хөлөөр нь оруулж ирж байгаа. Тэгээ бүх тоног төхөөрөмжийг ер нь эхний үе шатанд бол хэсэгчд зардалж авчираа түрүүний лифтээр доош нь дэш булгаад тэгээ газар дээр нь чи угсарч байгаа. Эндээ угсарч байгаа гэсэн тийм. Энд бол нөгөө машин тоног төхөөрөмж үйлчлэгээний цех байгаа. Тийм том машин. Тэгээ одоо жишээлбэл энэ техник механикийн эвдрэл гэмтэл бол байнгын хянж ийн үз. Хин нэ. Тэгээ энэ ч одоо энэ зогсож болохгүй шүү дээ тийм. Энэ бол байнга ажиллагатай тийм. Тэгээ энэ засвар үйлчлэгээний цехүүд нь тоног төхөөрөмж болгон өөрийн гэсэн онцлогтой учраас олон воркшопнууд байгаа байхгүй. Хамгийн түрүүнд яг уу гэхээр энэ рок болохгүй юу? Энэ жишээл зарим нь 2 м кабелийн хоростой болт нь бол цаашаа 6 м. Тэгээд ийшээ өргөмдөж ингэж шахаад тэгээд хэлгээ юу? Тий, татхлаар чинь тэлээд тэнгууд энэ одоо хагархаа бутархаа байгаа чулуунуудыг хооронд нь ингэж барьцлуулж чангаруулж ингээд энийг чинь ингээд нөлд нь ингээд чангалчж байгаа байхгүй. Тийм ээ. Тэнгууд араас нь энэ ийм тор хийгээд дээрээс нь дахиж ийм шокрик буюу цемент нь болохоор ийм мянц маягийн материалаар ирчүүлсэн цементээр ингээд шүшээд тэгээд дээрээс нь яг хамгийн их одоо эдлэгээ ихтэй газар нь бол ийм бас ган төмрөн сэтгээр бэлгээр хийж байгаа. Тэгэхээр хүн ажил хийж байгаа бол дээрээ юм бэлгээтэй заавалчгүй байх хэрэгтэй. Одоо юу гэдэг юм дэлбэрэхийн тулд тэр дэлбэж байгаа материал дэлбэж байгаа материал нүүх орон зай хөдлөх орон зай хэрэгтэй байна. Тэгэхээр тэр орон зайг нь бий болгохын тулд дунд нь ийм том нөх өрөмдөж байгаа. Тэгээд нүхнийхээ эргэн тойронд нь ингээд тэслэгээ хийж. Тэгэхээр одоо энэ машин болохоор яг дээшигээ өрөмдөж байгаа тэр нөгөө сэргэжүүлэх том өрөмний ажил хийж байгаа байхгүй. Тэр олон жижигхэн улаанаар хэрэглэгдсэн байна шүү дээ. За тийм байна. Тэрлүү чинь Симба гэдэг машин хуржээд ингээ хатгаа зөндөө олон өрөмдөж заяа. Өрөмдөөд тэрлүүгээ хэсэг бодис хийгээд тэгээ энийг тэрчгээр нь дэлбэлээр нураачих байхгүй.
Тэгэнгүүт чинь дээрээс чинь нөгөөт чинь ингээд гоожод тэгэнгүүт эндээс нь дотроо байгаа. Тийм ээ тий. За Энэ чулуу за 2 кг байна тий. За энэ чулуун дотор 1% зис байгаа гэхэд чинь энд нэг 20 г зис байгаа байхгүй. Тэгэхээр цул цулаараа одоо энд ингээд зис байгаа юм биш. Тий. ингээд одоо ерөөсөө бидний нөгөө олборлаад байгаа хүдрийн биет гэдэг байгаа нь ер нь энэ чулуу. Чулуу тий. Тэгээ одоо энэ дотор бол бараг харагдахгүй л дээ. Гэхдээ энэ бол халькоперит гэдэг бодис одоо чулуулгийн нэг хэсэг. За энэ дотор ч нь одоо жоохон зис агуулгацсан байгаа даахгүй. Тэгэхээр энэ чулуун дотор нэг 20 г зис л байгаа гэсэн үг. Энэ чулуун дотор уу? Тий, жишээ 20 г. Тий. Тэгэхээр эний чи одоо дээшгээ 1 км зөөгөөд унтаглаад химийн байгаад эндээс нэг жоохон одоо 20 г гэдэг чинь нэг бүгж хийх л зис байгаа шүү дээ, тий. Пүрүүс машин байна шүү дээ, тий. Пүрүүс машины нэг осондоо одоо нэг сахилгааны утсууд гэх юм уу тий. Тэд чи одоо зисээр хэрэгдэг байх нь л дээ. Тэгэнгүүт нэг пүрүүс машинд 28 кг орчим зис ордог юм байна л да сахилгааны утсанд нь. Гэтэл тэр 28 кг зисийг гаргаж авахын тулд манай ил уурхаагаас чи 17 тонн үлээ. Тий, энэ 20 тонн 20 орчим тонн ийм хүдрийн биетээс 28 кг зис гардаг юм билээ шүү дээ тий. Энэ одоо шаргалтад харагдаад байгаа нь болохоор халькоперит гэдэг. Тийм байна. Чулуулаг байгаа. Шаргалцсан юм байна тий. Тий. Энийг л сулж авах гэдэг байхгүй. Энэ чулуун дотор чинь энэ дотор чинь нэг 25% зис байгаа даа. Тэгэхээр одоо эднэрийг нь үлдээгээд энийг нь үлдэх процессыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр баяжуулах үйлдвэр энийг хийх юм уу? Тийм тэгж байгаа. Одоо бол эндээс ерөнхийдөө ийм чулуунууд дээшээ гаргаад байна гэсэн үг тий. За одоо хоёулаа ингээд нөгөө нэг том хөдрийн биет байна шүү дээ. Доошо буугаад голоор нь татсан түнэл байгаа. Түнэл дээр ингээд блоклоод олборлож байгаагийн нэг одоо нөгөө нь яг юу нэг хэсэг тий. Блок одоо яаж байгаа юм. Тэгэнгүүт эндээс гарч байгаа юм чи энэ дотор байгаа зүйл нь энэ. Тэгэхээр одоо энийг дээшээ гаргах нь баяжуулах үйлдвэр лөө. Энийг одоо эндээс яаж гаргаж авч явах вэ? За 2 арга байгаа. За эндээс гарч иж байгаа юмыг нь бол лод руу дүрж ирээд нөгөө юм машинууд тий. Тэгээд тээвэрлээд бутлуур руу аваачаа бутлуураас нэг бол налуу хамаар гарна туузан дамжлагаар. Өгөө бол саяны бидэд бож ирсэн 2 дугаар босон ам байна шүү дээ. Тэнд бас нөгөө үйлдвэрлэлийн лифт байгаа. Тэгэхээр тэргээрээ бас зарим өдөр нь гарна. За тэгвэл энэ маань одоо дараагийн түвшинд хаашаа очиж байгаагаар очих юм байна тий. За нөгөө оюутлогын үйлдвэрийн маань ер нь одоо энэ олон жилийн бүтээн байгуулалт тэгээд энэ олон мянган уурхаачдын маань зорж байгаа энэ бүх зүйл ер нь бол энэний төлөө байгаад байгаа. Тэгэхээр энэ зүйл маань бол нөгөө нэг хүдрийн орд гэдэг байгаа шүү дээ тий. Тэр том өдрийн ордоос чинь яг одоо олборлож байгаа зүйл нь бодит дээр энд байгаа. Яг одоогийн байдлаар бол ингээд миний гар дээр байгаа 2 кг орчим чулуун дээр 1% гэхэр чинь нэг 20 г л зис эндээс гарах боломжтой гэсэн үг байхгүй юу? 20 г зис чи юу юм бэ? Зөвхөн нэг зис утсал гэсэн үг шүү дээ тий. Энэ том чулуунаас. Тэгээд энийг авахгүй ч энэ том үйлдвэр цаг хугацаа тэгээд энэ хөрөнгө санхүү бүх зүйл бас ажиллаж идэг нэг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө би ч нэг кино үзсээр хагаад бид нар ер нь дийлэнх тийм ойлголттой байдаг шүү. Одоо ингээл яваад оронгууд л ингээл нэг том юм юу байдаг шиг те. Зис автан байж байгаа юм шиг те. Тэгэл хаглаад аваад ингээл гаргадаг юм шиг бодоод байдаг. Гэтэл маш их хөдөлмөр, цаг хугацаа, нүр их туршлага бүх зүйлийг шаардж бид нар энийг олборлож авдаг юм шүү. Нөгөө юунаас олж чинь те? Агаараас олж байгаа юм те? Тий. Гаднаас хаагаад. За. 1300 метрийг гүндэх офсоо. Офис. Таны өөрөө энд байгаа юм баггүй. Бид бүхний олборлтыг хилцсэн маань явуулж байгаа үйл ажиллагааг яг энэ дотроос удирдан зохион байгуулж байгаа буюу зон координатор гэж хүн байгаа. За. Энэ хүн маань бол бүсийн энэ хэсгийн бүсийн одоо нэг өсний захирагч гэсэн. Тэгээ энэ дотор орж байгаа хөдөлгөөн, тоног төхөөрөмж, саяны скупүүдийг хаанаас хэдэн ямар даалгавраар хэдэн зуун тооныг авах уу, аль бүсээс авах уу, хэн түлж тосондоо явах уу, тийшээ хэн нэгнийг нэвтрүүлэхгүй юу, яах уу гэдэг бүх зохицуултыг энэ дотор суудаг хүн маань хийдэг гэсэн. За яаж ядч чинь гайгүй кофе уух уу?
Кофе. Ямар кофе явах вэ? Ямар ч явах вэ? Ямар кофе байгаа юм? За американо байна, эспрессо байна. Латте байна уу яа. Энд тэгээд нөгөө яг энэ хэсэгтээ ажиллаж байгаа хүмүүс нь орж ирээд тий. одоо юу яа тийм амралж болдго юм уу? Одоо энэ ихэд байгаа олон офисуудын нэг л гэсэн үг л дээ. Доор өссөн олон офис байгаа. Тийм түрүүний одоо буян шиг маань энэ зооны зохицуулагч, координатор, өдөртөгч ажлыг хийж байгаа. Тэгэхээр эндээс бол бас ажиллах тавтай орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр энд бол бас энэ ч бол офисын үйл ажил явьж байгаа. Тэгээд энд ээлж дэж байгаа продакшн багийнхан ч орж жоохон амардаг, цай уудаг. Энэ интернет дээр. Интернеттэй. Харин тийм бах те. Тийм. Техник механиктэйгээ холбогдож байгаа юм чи ямар нэгэн тийм сүлжээ байх л шүү дээ. Одоо Интернет сүлжээ байгаа гэсэн үг. Wi-Fi сүлжээ байгаа. Хаасаг байгаа. Тэгэхээр бидний одоо хоорондоо харилцаж байгаа бүх тоног төхөөрөмж ч бүгдөө Wi-Fi сүлжээтэй холбоотой. Тэргээр мэдээлэл байнга солилцож байгаа. Одоо тэр энэ раутер нь тийм байна да. Wi-Fi нэр раутер. Тийм байна. Дэлхийн яалын уу? Капучино. За капучино. Дэлхийн юу гэдэг 100 сая хүний бүр ингэж ийм шалтгаанаас болж өвддөг байжээ гэсэн нэг тийм өгөгдөл дата байна шүү дээ тий. Эмнэлгүүдээс суулгасан. Түүн дээр нь AI ажиллаад тэгэн гутлаа нэг 40 настай хүн ороод байна шүү дээ тий. Тэгэн гутал ер нь хүн төрлөختөн ер нь нэг ингэч гээд байдаг шүү тий. Таны өөрийн чинь биеийн дээр ийм хэлс хэлээ. Энэ цаашдаа нэг яг хуу ийм болж байгаа хүмүүс чинь цаашдаа нэг ингэч гээд байдаг шүү гэдэг тэр нөгөө нэг дата чинь AI ажиллаад одоо эрүүл мэндэд тэг нөлөөлж штэ. Тэнтэй адилхан бид нар чинь ажиллаж байна. Наа чи одоо манайх жишээлбэл маань залуучууд нодлон уржнангаас Smart Plant гэдэг нэг шийдэл болсон ба програм. Тэр нь яг хөглөөрэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжн дээр бүх байгаа чичиргээ, температур мэдээллүүдийг ингэж хараад тэгээ эвдрэл гарахаас өмнө урьдчилан эвдрэл гарч магадгүй юм байна гэж магадлал дэвшүүлдэг тийм. Тэр техник бол бүр барьцтай тийм. Барьцтай. Гэхдээ асуудал гарахаас өмнө урьдчилаад за энэ дээр нэг асуудал юм шүү. Энэ дээр анхаарал тавиараа. Тэнгүүд яг хөө гэхлээрэ нөгөө ажлын дундуур эвдрэл гараад юмаа зогсоогоод засаж үйлчлэгээ хийж яхаа. Одоо их засвар байдаг ч юм уу яг амралтын цаг үеэр нь өөрийнхөө хэрэгтэй цаг үед нь зогсоогоод нөгөө засвар үйлчлэгээ хийгээд тэнгүүд нөгөө нэг төлөвлөгөөгүй тул сул зогсолт гэдэг юм чинь байхгүй болж эхэлж байгаа. Техникүүд дээр. Тэгэхээр чи нөгөө сул зогсолт байхгүй хэмнэлт авчирна эдлэгэн дээр одоо сайжруулалтны үр өгөөж нэгдэн тий. Наашаа нисгэцэл 7000 метрийн өндөрт мандаж явсан шүү дээ. Одоо болохоор 1300 метрийн гүнд анх удаа кофе үзэж. Бас л гоё цаашаа тий. Тэгээ ингээ банк юу гэж юм уу? Банк. Энэ чинь баг нөгөө чигшил баг байхгүй. Юу хоорой. Тэр ер нь бол тэгээд өмнө очиж хоорой. Ус банк ууж идэг. Харин тийм банк л ер нь ууж юмар юм байна. Гэтэ энэ нь банк ил байх хэрэгтэй юм байна те. Шууд. За хүн ингээд албаар усан жишээ жижигхэн савтай байдаг. Яагаад тэгэхээр ингээд том савтай байхлаар хүмүүс тийшээ гэдэг. За тэгээд нэг том. Тэгэхээр ингээд жижигнэр уугаад жижигхэн сав байхлаар уугаад идэг байхгүй. Одоо биднийг ажиллаж байхад, унтж байхад, амарч байхад ер нь хоногийн 24 цаг тасралтгүй гүний өрхөд бол нэг ч удаа техник зогсдоггүй. Тэ? Ингэж тасралтгүй бас үйл ажиллагаа явдгийм байх шүү. За энэ өрөө болохоор манай автомат удирдлагын өрөө байгаа. Аха. За энэ өрөөнд маань болохоор гүний урахад явж байгаа кофшиг алсаас удирдах өрөө байгаа маа. Сая доор нэрээ жолооч хүүгээ тэгээдсэн тэр юм те. Тэр юм. Тэр юм те. Одоо тэгээд эндээс хэдэн зэрэг удирддаг. Эндээс одоо 11 санал байгаа. Тийм байна тий. 11 оператор суух боломжтой. Нэг саналаас 2-3 машинт ч удирдах боломжтой. За зэрэг удирдах боломжтой. Өөс. За амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. За. За гана шинэ манай далд уурхаан тархин. Тэгээд энэ чинээс бол бүх системд тоног төхөөрөмж машин хүн бүх юмнуудаа бол хийнэ явж байгаа. Тэгэхээр энд бол жишээлбэл бүх хөдөлгөөн бүх нөгөө лифтний үйл ажиллагаа, агаар жүлтийн систем, цахилгаан, ус зайлуулах, гал гэх мэт ингээд одоо бүх системийн төчигээр ингээ хараад хийнээд явж байгаа л да. Одоо контрол руу тий? Контрол руу. Одоо жоохон хоёлаа гадуур дотор явъя. Тийм үү. Би энэ гадуур байгаа хоттой танилцах гэдэг байна. За өдрийн хоолны цаг. Сайн байна уу? Сайн байна уу?
За энэ барилга маань өөрөө 96 м байгаа. За өндөр байгаа нэг шалтгаан энэ өргөөрийнх нь төрөл нь өөрөө өрөлтөд өргөөр гэж явдаг. Тэгэхээр өрөлтөд өргөөр нь өөрөө ингээд нэг бол газар нэг бол барилгын байгууламжийнхаа дээрээ байдгийг суурилсан байдаг. Тэгэхээр ингээд дээрээ суурилсан байгаа учраас тухайн одоо загвар зураг төсөл дээр аюулгүй ажиллагаагаа хангах зорилгоор бас өндөр байх шаардлагатай болчдөг. Ажил хийгээгүй тохиолдолд бол бид нэр каска тайлаа нүдний шилтэйгээ явж иж болно. Өмнө нь бол хэтэрхий салхитай үе дээр хичнээн бүчтэй зүүсэн байсан ч гэсэн энэ бүч маань өөрөө нэг араасаа салхи авчихгүй шууд ингээ хийсчдэг. Бараг уут шиг зүгээр хийс. Өмнө нэг тийм осол гарч ирсэн. Тэгээд тэрнээсээ болоо үүдээд за ажил хийхгүй тохиолдолд бид нар тэгвэл тайлаад явж иж болох юм байна гэдэг хэмжээ арга хэмжээгээ авчиж. Самбаг шиг өндөр За баярлалаа. Дулааны станц байна. Тэгэхээр одоо энэ нөгөө кемпийн халуун хөдөө ус дээрээс нь чинь нөгөө өвлийн өвтөнд доошогоо явуулж байгаа агаар чинь халааж явахгүй бол нөгөө явж байгаа ус цемент чинь тэр чинь хөлд чинь тэгэхээр агаар шахаж байгаа учраас агаараа бас халааж явуул. Тэгэхээр энэ бол нэг 130 мегаваттын чадaltaй тийм дулааны станц. Баяжуулах үйлдвэрийн тэжээлтийн хөдрийн 3.2 нь ил урхаагаас гарч байгаа. 3.1 нь далд урхаагаас. Далд урхаа нөгөө агуулга металлын агуулга арай өндөр учраас гаргаж байгаа зис нь далд урхаагаас илүү гарч байгаа гэж байна. Одоо жишээлбэл тэндээс гарч байгаа ил урхаагаас гарч байгаа 1 тонн хөдрийн битээс тэдэн грамм 10 грамм ч юм гардаг байлаа гэхэд далд урхаагаас гарч ирж байгаа нь болохоор 1 тоннд нэг 50 грамм гарч ирж байна тийм. Ер нь бол иймэрхүү агуулгатай гэсэн үг тийм. Тэгэхээр хэдий хөдөр тэжээлтийн үед бага хувь нь боловч гарч байгаа үйлдвэрлэл дээр одоо ил урхааны илүү зохилсон байр суурийг одоо эзлээд байгаа байхгүй тал гарч байгаа. Одоо энэгээр нэг ийм турба хоёр том турба явж штэ тий. Энэгээр хар турба. За тийм байна. За тэр чин бол ингэж байгаа. Шаварлаг ийм хаягдлан гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хоёлыг ярьжсэн чулууга нунтаглаад нөгөө хэрэггүй хэсэг ба штэ тий. За тий. Тэр чин хааны газар шингэн штэ тий. Тэгэхээр тэр чин нөгөө устан шавартаа ингэж шахаад энэ турбагаар явуулаад уус шиг юм байна шүү дээ. Тэндээс нэг ус тогтсон байгаа харагдаж байна тий. Зээлтэй. За энд бас нэг харагдаж байна тий. Хоёр хаягдлын далан байгаа даа байхгүй. Тэгэхээр яад гэхээр саяны энэ нөгөө турбагаар чинь дээшээгээ зөөгөөд хаягдлаа тийшээгээ далан руугаа буулгаж байгаа. Тэгэнгүүт тэр чин далангийн өөрийнх нь дизайн болохоор ийм налуу дизайнтай байдаг. Нөгөө хаягдл чинь өөрөө чулуулагч нь өөрөө ингээд хүнд болохоор живээд тунна шүү дээ тий. Тунгууд нь нөгөө талаас нь усын сорж аваад буцаж нааш нь ингэж явуулаад баяжуулах дээр ашигладаг тийм механизм байгаа даа байхгүй. Тэгэхээр усаа бид нэр ерөнхийдөө дахин ашиглаж байнга дахин ашиглаж байгаа. Бид нэр дунджаар бол жилийн дунджаар авч байгаа усныхаа 90% байнга ашигладаг. Дахин ашигладаг гэсэн. Тэр нь бол бас аягүй сайн үзүүлэлт. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо усыг хөрс рүү контролгүй шингээдгүй, ундны устай хойлдгүй. Хүний удгаас авч байгаа усаа бид нэр 90% дахин ашиглаад алдж байгаа ус нь яагаад одоо тэр 10% нь хаашаа алгуулад байна гэхээр голдуу ууршилт. Тийх бах тий. Ийм том талбай дээр ингээд ятсан болохоор чи угаасаа ууршаад болж байгаа. Энд яагаад ингээд хоосон байгаад ингээд бас ингээд ганц хоёр тоног төхөөрөмжүүд ингээд тарцсан байна уу гэхлээрээ энэ маань яг нөгөө суултын бус байхгүй. Доор нь байгаа чулуулагч чинь ингээд олборлоод аваад тахлаар чинь дээр байгаа хөрсөн дээр чинь тодорхой хэмжээний суулт өгнө шүү дээ. Тэгэхээр энэ суултыг мониторинг хийх, контрол хийх. Тэгээ энэ зооныг аюулгүй байлгахын тулд ингээд хашаалаад ийшээ мал амьтан хүн машин хүн тунаг хөрөмж оруулахгүй яагаад гэвэл одоо тодорхой хэмжээний хотоолт байна. Хотоолтод агаад ан цав үүссэн тий төрлөө мал амьтан хүн унах хэсэлтэй гэдэг утгаар нь бол ингээд хамгаалаад аваад үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи яг энэ зоонд чинь бол яг манай гүний урхаа яг доор нь 1000 м-ийн доор 1300 м-ийн доор олболт явж байгаа. Хотоолт өгсөн юм байгаа юм дэх тий. Ер нь гарч эхэлж байгаа. Ер нь л гарна л та тий. Тийм, заавч гарна. Гарахаас өөр байгаа байхгүй. Тэг чи одоо баг 400-500 м-ийн хэмжээтэй том чулууг дээрээсээ баг багаар нурааж байгаа байхгүй. Тэгэхээр чин 400-500 м-ийн сул чин энэ ч тодорхой хэмжээний нөлөө заавч гарч ирнэ л дээ. Тэр хаагур байгаа барил үү?
За сайхан дулаахан байна. Харин тий өнөөдөр янз бүрийн өдөр байсан шүү дээ. 18,000 хүнтэй. Одоо 18,000 хүн гэдэг чинь сааталт нь дахиад 18,000 өрөх байгаа гэсэн үг. Тэгээд дээрээс нь манай оюутлага хамт олонны маань цалин төгрөгийн нээдэр юм уу чи бүгдээрээ Монголын эдийн засаг томоохон хөдөлгөгч нь болж байгаа. Энэ том гэр бүлийг нэг ч юм хий гарч болохгүй шүү дээ. Нэг цаг ч гэдэм үү те нэг хоногч бүтэн зогсох ирэхгүй шүү дээ энэ чинь те. Тэрийг ингэж жигд авч явхад зүгээр яг хувь хүний тал дээр бол хэр санагдаж байна. За хувийн хувьд мэдээж одоо ингээд тэр их хариуцлагыг бүгднгэн зэрэг бодоол тий. За өөрийнхөө хамт олон дээрэс нь ханган нийлүүлэгч ингээ 18,000 залуучуудын аюулгүй байдал тий эрүүл мен дээрэс нь эдийн засгийн өргөөж байгаль орчин орон нутгийн хөгжил улс орны хөгжил гэх мэтлэн олон юмыг одоо гинт зэрэг бодох юм бол үнэхээр одоо заримдаа би юу хийх вэ гэж бодогддаг тий жишээлбэл энэ ажлыг ингээ авангууд хариуцлага өндөр тэгээд гэхдээ бол бас нийгмийн хүн бас аюу ойлгох хэрэгтэй. Тэр нь бол би бол зүгээр нэг энгийн хүн шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө чадах бүхнийг хийх ёстой. Хамгийн гол ажил бол системийн дизайн хийх тий. Чи бол архитектор хүн бол тэр юм мэдж байгаа. Тэр бол юмыг системээр нь бодох ёстой. Яаж эрүүл зөв системийг бий болгох вэ? Яаж хариуцлагатай сахилга баттай систем байх уу гэдэг талаас нь бодно л та. Сайн байна уу? Сайн байна уу? Аваа ганц гэдэг. Уянга. За зүгээр сайн сонирхолтой юм харагдахаар гүгөөд өрөөд ирлээ. Та одоо яг яах гэж байгаа вэ? Ээл цололдох гэж байна. За энэ ардд харагдаж байгаа энэ дамп биш үү те? Энэ 320 тоног те? 320 тоног. Би сая ингэсэн байхгүй нөгөө гүний уурхаар орчод ирсэн. Гүний уурхаар ороод тухайн яг гүний уурхаа нэг хэсэг байлаа гэхээр тэр хэсгийнх нь зааварлагч нь бас эмэгтэй хүмүүс байгаадсан байхгүй юу? Тэгээ оюутлагууд чинь бас манай бүсгүүчүүдийн төлөөлөл маш их байдаг юм байна. Нэг удаа явахдаа 320 тонн. Тий. За таны нэг салгидах жолоочийг хүлээгээд байгаа шүү. За. Баярлалаа. Аюулгүй ажиллаараа амжилт хүсье. За. Манай ил урхад тавтай морил. За. Сайн байна уу? Балжирж амтсан. За. Ил урхаа үйл ажиллагаа яриац ахлах мэрэгчлэлтэн байгаамаа. За манай ил урхаа маань 2011 оноос үйл ажиллагаа бол эхэлсэн байгаа. Ер нь бол одоо ингээд нэг хөдрийн биет маань болохоор ингээд баруун өнөөсөө ингээд зүү хойшоогоо сунж тогтсон ийм байрлалтай. Та бүхэн харах юм бол хойшоогоо тэр далд урхаан харагдаж байгаа. Тэгээд наашаага ингээд сунж тогтсон байдалтай ийм орд юм аа. Үйл ажиллагаа маань бол 24 цагаар тасралтгүй бол явдаг. За ил урхаан хувьд хамгийн анхны үйл ажиллагаа болохоор өрөмдлөгийн ажлаас бол эхэлдэг байгаа. За өрөмцөн цооногоо бид тесрэх бодис хийж цэнэглээд, теслээд за ингээд теслээд зэрэгжүүлсэн материалаа ухалж ачих буюу ингээд цахилгаан экскаватор, за гидр экскаваторуудаар ингэж ухалж ачаад за ингээд тээвэрлээд үйл ажиллагаа бол тасралтгүй явдаг. Тэр доор явж байгаа дамп биш үү те? Саний нөгөө нэг тэр офисын хажууд солиод байгаа мөн үү? Мөн. 320 тонн гэдсэн. Тий, мөн. Одоо энэ 320 тонны дамп хичнээн байдаг яг. 30 үйлчлэгэнд явж байгаа. 30 ширхэг байгаа. Тасралтгүй 24 цаг ажиллана. Тий, тасралтгүй 24 цаг. Тэгээ энэ дээр ч бас эмэгтэй операторууд аягүй их юм биш үү те? Та хоёр нэг хичнээн оператортой ил урхаа дээр эмэгтэй оператор нь. Яг энэ дампын оператор гэвэл 80 эмэгтэй оператор байгаа. Мөн өрмийн машин дээр одоо нөгөө доошо цооног өрөмдөг гэж ярьсан шүү дээ. Энэ дээр мөн эмэгтэй операторууд ажилтдаг байгаа. Одоо эндээс гарсан хөдрийн биетэй тэгвэл тээвэрлээд тийшээгээ баяжуулах үйлдвэрлэл. Баяжуулах үйлдвэрлэлгээ нөгөө нэг тууцан дамжуулга аваач тийм тий. За. За тэгэнгүүт хамгийн түрүүнд эндээс хөдөр ингэж явж ирээд одоо нөгөө ийм сагсан бомбог шиг хэлбэртэй байгаа хэмжээтэй чулуучин бол өдөрч бол ийшээ орж ирж байгаа. Тэгэнгүүт энэ рүү ингээд гам бөмбөлөгтэй холиод ус холиод тэгээд энэ бол ингээд тогтмол хэмнэлтэйгээр ингээд эргэлдээд нэгсэндээ одоо угаалгын машин шиг ингээд зайлах үйлчлэг хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи нөгөө чулуунууд чинь бутраад эндээс гарч ирж байгаа одоо яг зөв харьцмэр нь бол нэг иймэрхүү хэмжээний урууны 2-3 см хэмжээтэй. Одоо нөгөө бид эдийн дээр гүний урхаа байж үзсэн ийм хэмжээтэй байсан ч юм уу те. Нөгөө нэг хөдрийн биет байсан шүү дээ, чулуулга байсан шүү дээ. Тэд нар маань одоогийн байдлаар энэгээр ороод гарч ирэхдээ ийм болоод гараад ирлээ хэмжээний. За эндээс. Тэгээ энэ тэр маань өөр айгүй хойгилдсан маш одоо ганц сайтай
төмрөөр ингээ хуйгалцсан байгаа. Тэгээд дотор нь ингээ бас хүнд том бас ган сайтай ингээ төмөр бөмбөлгнүүд хийнгүүд тэр нь ингээ цохол байнга ингээ хөдлөөд юулээд тахлаар энэ чинь ингээ бутарч байгаа байхгүй. Тэгээ эндээс гарч ирсэн нөгөө нэг юм хурууны хэмжээтэй чинь ингээд боолмын юу бөөрөнцөг тэрэм гэдэг рүү ингээ орж иж байгаа. Энэ бол маа 5 ширхэг байгаа. Ингэж орж иж байгаа. Тий. Тэгээ эндээсээ бол бүр жижигхэн унтаг болж гарч ирнэ. 150 микроны бүр ингээд хүнд одоо ширхэг нь харагдахааргүй бүр нарийн гурал шиг одоо тайлх шиг тий болж харагдах байхгүй. Тэгээ энэ дээрээс бол циклоноор ингээд бүгднийг нийлээд холиод тэгээд нөгөө флотацийн аргаар хөлн баяжуулах одоо сэлүүд гэдгийг энэ рүүгээ ингээд шилжүүлж байгаа. Энд чинь яг хөөхлөөр тийм хөөсөрдөг бодис бажмалтайгаа нийлж холиод Энэ бас ийм хөөсөө унсан байна уу? Тий. Унсан шаталтай байна уу? тий. За. Тэгэхээр ингээд нөгөө бас нөгөө гравитацаар ингээд доош нь ингээд урсгах зорилттой тий. Тэгээ эдгээр маань өөрөө яг хөө гэхээр ингээд хөөсийг бий болгож байгаа. Хөөсрүүлээд доороос нь тэгэнгүүт тэр хөөсөнд яадаг вэ гэхээр тодорхой хими элементүүд ялангуяа хөхөр очиж наалтдаг. Тэр хөхөртэй дагалдаж ирсэн элементүүд хөхрийг дагаж одоо жишээлбэл түрүүний миний ярьдсан халкопиритүүд нь жишээлбэл зис агуулгдсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр наалддаг чанарыг нь ашиглаад ингээд хөвж гарч ирж байгаа хөөсөнд очиж металлуудыг нааж гарч ирээд хөвөнгөч нөгөө яг сүүний өрөм шиг ингээд дээр нь ингээд богнож байгаа байхгүй. Тэгээд нөгөө чинь халиад яг ирмгээр ингээд доошо бонгууд тэр чинь нөгөө агуулга өндөртөө зис агуулсан баяжмал чинь тийшээ ингэж хальж гарч ирж байгаа байхгүй. Одоо ялгаж байна тий. Ялгаж салгаж байгаа байхгүй. Тэгээ хальж гарч тэгээд хөөсөрч гараагүйгийн дараагийн дамжлага руу нь оруулаад хөөснийх нь хэмжээ нь арай жижигхэн болоод өөр сторисраад хамгийн сүүлдээ очиод ирэхлээр бүр жижигхэн ширхэгтэй хөөс нөгөө баяжмалын хэмжээ нь айгүй бага болоод эхэлнэ. Хуурайч биш ерөнхийдөө нэг 8% чигтэй баяжмал гарч ирээд энийг бол агуулгах руугаа өгөөд за энэ ч ингээд савлгааны үйл ажиллагаа ингээ өгч байгаа байхгүй. За сайн байна уу? Сайн байна уу? Гас ажил сайн байна. Солмон. Баяжуулах үйлдвэрийн маань контрол өрөө шүү дээ тий. Яг энд яг ямар процесс явагддгийг юу юуг хямдаг юм бэ? Юу юуг нь тааруулдаг юм бэ? За манай баяжуулах үйлдвэрийн үндсэн хяналтын өрөө. За тэгээд баяжуулах үйлдвэрийн бүхий л үйл ажиллагааг эндээс залгаж, салгаж үндсэн параметруудыг өөрчилж за тэгээд түрүүн бол бүхий л үйлдвэрийг автоматар удирддаг үйлдвэр байгаа. Шуудагийн Монголд үйлдвэрлэж байгаа. Дотор байгаа баяжмалын бас Монголын бүтээгдэхүүн гээд баяжмалын агуулгаас одоо наашаа нөгөө фильтрдэж шүүлтүүлж гаргаж ирсэн баяжмалаа ийшээ туулан дамжлагаар авчираад агуулгаасаа тэгээд эндээсээ одоо савлгааны ажил хийж байгаа. Тэгэхээр эндээсээ ингээ хойлтуудаа игээд ийм 2 тонны мяндсан Монголд үйлдвэрлэсэн уутанд ингээ уутлаад тэгэхээр одоо энэ дээрээс нэг консолд орж иж шүү дээ. Эдгээр чинь ингээ яг хэмжээд, жигнээд яг порцын тааруулаад савлаад энэ бүгдөө ингээ автоматжуулсан баггүй. Тэгээ хүний оролцоо багхгүй. Уутын тэнэглэлээ дээрээс нь хийлээ яг хэмжиж дамжлаа. Ийшээ авчирлаа. За ийшээ авчирангууд за баяжмал эхлээ чинь иймэрхүү юм байгаа даа. Жохон чиглэг. Тэ? Одоо нөгөө хүдрийн биет маань явсаар хагаад ийм болж ирж байгаа юм байна. За наадхан дотор чинь ингээд энэ одоо массынх нь 23-аас 25% нь зис байгаа даа. Энд бол яг зис гэж одоо харагдах юм бол багхгүй нэг жоохон гялтааж харагддаг. Ийм л бүр нарийн ажиллагаар ирэх юм шүү дээ тий. Тэгээ одоо энийг чинь хайлуулаад тэгэхээр нөгөө 75% нь бол хэрэггүй материал. Энэ дотор бол нэг бага хэмжээний алт мөнгө бүр ингээд нэг шингэсэн нарийн ширхгээр орцсон байгаа даа. Тэгэхээр одоо эн чинь биднээс сая ингээд нэг 10 хэдэн дамжлагаар явлаа гэж байна шүү дээ. Эн чинь явж байгаа цэвэр зэс болохын тулд бас аюул олон дамжлагаар байна шүү дээ. Одоо хайлуулах үйлдвэрт очно гэдэг ч юм уу тий? Тий, хайлуулах үйлдвэрт очно, дараа нь цэвэршүүлэх үйлдвэрт очно. Цэвэршүүлэх үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн янз янзын юмудаа хийдэг явах байна. Тэгээ явсаар яад эн чинь нөгөө iPhone ч вэ нөө тий машины мотор ч вэ нөө ингээд болоод буцаад ингээд хэрэглээнд орж байгаа. Тий. Яг одоогийн байдлаар хүн төлөвлөгтний суур металл гэж яваад байгаа шүү дээ тий. Одоо ингээл цахилгааны бүх одоо дамжуулалтын утаснууд таны яриад байгаа нөгөө нэг ухаалаг төхөөрөмжүүдийн бүх тэр чипний деталууд гэдэг юм уу тий. Энэ болгон дээр азаад одоо бол зис
хэсэгтэй бол ингээд яг дэлхийд ноёнх нь угаасаа ойлгомжтой тий. Ер нь зэсийг бол орлоход үнэхээр хэцүү. Яг тэгвэл за зарим хэрэглээнд бол хөнгөн цагаанаар сольж болно тий. Гэхдээ яг ингээд зэс шиг сайн цахилгаан дамжуулдаг металл ер нь баг байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хэмжээгээр тэгээ ингэж их олон хэмжээгээр ашигладаг өөр бол металл баг байхгүй. Тэгэхээр зэсийн эрэлт хэрэгцээ аюу өндөр байгаа. Тэгээ зэс маань өөрөө хүн төрөлхтний одоо соёл иргэншилтэй аюу ингэж холбогдсон металл байгаа байхгүй. Хуучин урд өмнө зэс байж байгаад хүрэл болсон тий. Тэгээ одоо болохоор чинь дан ганц одоо iPhone машин гэхээсээ гадна одоо амьдралд нэг хэрэгцээтэй эрүүл мэндийн бүх тоног төхөөрөмж тий. Эмнэлэгт ашиглаж байгаа машин механизм бүгдөө зэсийг ашиглаж байгаа. Дээрээс нь усны хэрэглээнд ашиглаж байгаа. За дээрээс нь энэ машин өндөр хүчтэй шугам ингээл амьдралын алхам бүр зэс цахилгаан зэрэглэж байгаа бол зэс байгаа даа. Тэгээд дэлхий өөрөө цахилгаанжаа сэргээгийн орчин улам хөгжөөд ингээд явах тусмаа зэсийн хэрэглээ аюу өндөр байгаа. Одоо тэгэхээр оюутлогын хамт олонний маань яг энэ үйлдвэрийн маань олборлож байгаа энэ хөдрийн бит зэсийн халамжтай хөдрийн бит бол 100-аас 150 жилийн турш одоо үйлдвэрлэл явуулах боломжтой. Тэг яг одоо 100-аас 150 жил гэж хэлэхэд хэцүү. За ямар ч хэлсэн миний нас өрөхгүй. Тэгэхээр ер нь бол мэдээж одоо тухайн үеийн эдийн засгийн байдал зэсийн үнээс шалтгаалаад байна. Гэхдээ бол иймэрхүү хэмжээний ордыг зогсоогоод ашиглахгүй байна гэдэг бол миний одоо тархинд бол буухгүй байгаа. Тэгэхээр ингээд одоо Эрдэнэтийн жишээгээр аваад үзэх юм бол Эрдэнэтийн нөөц хуучин анх төсөөлжсэнийг бодох юм бол дууссан байх ёстой. Гэтэл Эрдэнэтийн хамт олон маань одоо ингээд дахиад битийг олж аваад тий боловсруулаад хайгуулаа хийгээд ингээд үйлдвэрлэлийн хөгжлөө явуулсан. Тэгэхээр ингээд бусад дэлхийн том уурхайн жишгийг хараад ах юм бол энэ бол 100 жил ингээд нэмэгдээд явдаг. Тэгэхээр одоо яг өнөөдрийн байгаа байгалийн нөөцөө бид нар ингээд бодоод төсөөлөд үзэх юм бол оюутлогод 100 жилийн нөөц бол байгаа гэж болж байгаа. Одоо ингээд савлснаас авахуулаад галли мэдлэг үү? Тий. Энэ одоо савлаад ингэсний дараа энэ байна. За энийг ерөнхийдөө ингэж ашиглаад эндээс дээж аваад хааны сэлэм шиг юу вэ? Одоо энийг чинь ингэж хатгаад ийшээгээ хатгаж зоогоод эндээс ингээд дээж авч байгаа байхгүй. За. Дээжээ ингээд хэд хэдэн газар руу явна. Тэгээд эндээс ба шүү дээ тий. Ер нь одоо ингээд гарч байгаа хэсэг газар бол унаас нь дээж аваад тэгээд дээжээ 3 газар руу явуулж байгаа байхгүй. Нэг нь бол юуны улсын төв лабораторид явуулж байгаа тий. Нөгөөх нь оюутлогоо өөрөө шалгаж байгаа. За гурав дахь нь болохоор 3 дахь байгууллага буюу одоо ямар нэгэн байдлаар тоонууд хоорондоо зөрөөд тарах байх юм бол 3 дахь байгууллагаар нь чинь. Тэгээд экспортод гарсны дараа бас худалдаа авагч маань бас энийгээ тулгана тий. Тэгэхээр олон байгууллагууд хоорондоо энэ яг агуулган дээрээ тоогоо ингэж тулгадаг байгаа. Тэгэхээр улсын бүхий биш байгууллагууд тий. Тэгээ улсын төв лаборатори руу очиод тэндээс бас галлийн бүрдүүлэлтэнд материал нь явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас яг цуваа олгоноос хэдэн тонны ямар агуулгатай ямар материал гарч байгааг бол лабораториор ингээ хянаа явж байгаа байхгүй. Саяны дээжийг аваад нэлээд нарийн одоо химийн лабораторид задлаа шинжилгээ хийгээд дүгнэлт гаргаад за энд бол зэсийн агуулганд хэд юм бэ? Алтанд хэд юм бэ гэж дээж аваад ингээ тооцоолоод явчихж байгаа. Тэнгүүд эндээс яваад энэ уутнуудыг чинь бүгдийг лацтаад одоо хэдүүлээ цаашаа ингээ ярах юм бол юу яаж байгаа. Одоо энэ байна. Энд ингээ яхал RFID tag те уут болгон дээр ийм баркод хийгээд таних тэмдэгтээ энэ чинь мэдээллийг агуулад энэ уут болгоныг ингээд хянаад явж байгаа байхгүй. Ингээд лацтаад тэгээд энэ дээр нөгөө үйлчлүүлэгч одоо хайлуулах үйлдвэр дээр чинь энийг авч байгаа тий. Тэгээ эндээс цаашаа ингэж явж ирээд тэр дамжлагаар яваад одоо тэр кран байна шүү дээ тий. Кранаар юужээ бүгднийг өргөөд цаана байгаа цаагаар нь машин орж ирээд зогсоод машин руу шууд 20-20-оор ингээ ачаад болж байна. Тэгэхээр одоо энэ краны замаар чинь энэ 20 байж мөлий уутыг бүгднийг нэг зэрэг өргөөд аваач ингэ болж байна. Одоо тэгэхээр тийшээ галлийн галд очих юм шүү дээ тий. За. За ганц их хоёлаа ойдлогоо
үйлдвэрийн одоо хамгийн сүүлийн үе шатн дээр ирсэн байна. За. За хаана вэ гэхээр хоёлаа Монгол улсын галийн хяналтын бүс ороод ирсэн байна. Тэгэхээр одоо жишээлбэл хоёлаа тусгай бас нэвтрэх ирэх өгсөн байгаа. Тэгсэн. Тэгээ эн чинь бол хоёулаас гарч байгаа бүтээгдэхүүн баяжмал маань савлгааны цэгээс ихсүүлээд галийн хяналт удирдлаганд орвол ингээд явж байгаамаа. Тэгэхээр савлгаа баяжуул хөлдрөөс гарч байгаа баяжмал маань уутлагдангууд тэндээс сорц дээж аваад тэгээд яг галийн замаар ороод энэ хашаа байгууламжн дээр иж хадгалагдаад эндээс одоо экспортод бэлэн болоод хяналтанд ороод лацлагдаад тэгээд ингээд экспортод энэ цуваа гарахад бэлэн болж байгаа. Ааха. Өдөртөө ер нь хэчнээн машин тээвэр гэдэг юм. Одоо энэ цагаан удаатай чинь хоёлаа сая баяжмлын үйлдвэрээс харж байхад ч юм 2 тонн юм билээ шүү дээ нэг тийм. Тэгэхээр чи ингээд 21 машин дээр 20 байдаг гэдэг байна. Тий. Тэгэхээр чи одоо энэ дээр бол 40 тонн. Энтэйгээ нийлээд нэг машин 2 чиргүүлтэйгээр 80 тонн болж байгаа. Тэгээд нэг цуваан дээр жишээл 10 машин гэхлээр чинь 80-ыг 10 төржлээ. 800 тонн. Тий, 800 тонн. Өдөртөө чинь бараг 10,000 тонн гарч байгаа. Тэгэхээр чинь за бараг 10 хэд 20 хэдэн цуваа цогсоо загвар явж байгаа гэсэн үг л та. Тэгээд Одоо энэ галийн хяналт маань болохоор шууд дээгүүр нэм ногоон юм бүтээл татсан юм байна шүү дээ тий. Энэ өөрөө нөгөө бүтээгдэхүүнд ямар нэгэн дундуур нь юм оруулах гэсэн. яг үнэ. Тэгээд доогоор юм тороос татсан тий. Тий, тэгээд сүлд нь ингээд лацсан байгаа. Одоо ингээ манай бас гаалийнхан бас яг энэ цуваа гарахаас өмнө экспорт гаргаад шалгаад баталгаажуулаад явж байгаа. Тэгээд энэ хил давтал бол гаал бүх машины хөдөлгөөний GPS-ээр хянаад дээрээс нь замаасаа янз янзаар гарахгүй, зогсохгүй, шүрэлгүй зогсолт хийхгүй гэх мэтлэнгийн бүх хяналтыг бол хийгээ явж байгаа. Тэгээд галийн байгууллага маань бас манай улсын төв лабораторитой ДЖ-н гэж тулгадаг процесс бол байгаа. Тэгэхээр бол баяжмалд яг юу агуулгаж байгаа, хэдийн хэмжээний баяжмал гарч байгаа, ямар замаар явж байгаа бүх юм нь бол ингээд бас улсын хяналтанд орно гэдэг явж байгаа гэсэн гэж ойлгож байна. Тэр бол яг нөгөө хяналтын ажлыг хийгээ явж байгаа. Оюутлага бол ингээд яг бүтээгдэхүүнээ бэлэн болгоо. За манай бүтээгдэхүүн бэлэн боллоо. Одоо ингээд экспорт гарахаас өмнө бид нэг хяналтанд ормоор байна гэдээ хурж ирээд энэ ч ингээд юмудаа ачуулаа бүртгүүлээд хэмжүүлээд тэгээ ингээд аваа гарч байгаа гэсэн үг байна. Одоо энэ цуваа маань ингээд шууд урагшаа яваад Гашуун Сүхбаатарын хэлийн модоор цаашаа ганц мод руу одоо хайлуулах үйлдвэрүүд рүүгээ авчиж буулгах нь. Энэ хэд маань бол яг хил дээр аваачаа хэлийн цааталтай аваачаа буулгачингууд цаашаа төмөр зам, машин олон янзын байдлаар бол худалдаа авагч нар маань тэндээсээ аваад ингээд цаашаа явчихж байгаа гэсэн үг. За. Яг одоо харин миний ард харагдж байгаа энэ зүйл бол одоо нөгөө өглөөнөөс хойш мэдүүлээ хамтдаа 1300 метрийн гүн рүү орлоо. Тэндээс хөдрийн биетүүдийг яаж олборлож байгааг хэрхэн хичнээн хүний хөлс хөдөлмөр орж одоо газрын гараг дээр гаргаж ирж байгааг харлаа тий. Магадгүй бас нөгөө дараад нь ил урхаалаа ороод ил урхаагаас олборлож байгаа хөдрийн биетэй баяжмлын үйлдвэрлэлөө аваач гэх мэтчлэн энэ их асар том бүтээн байгуулалтууд болон энэ олон хүний хүч хөдөлмөр бүх зүйлс яг одоо бидний хард харагдж байгаа энэ зүйлийн төлөө юм. Энэ зүйл маань буюу одоо нөгөө баяжмал маань тий цэсийн баяжмал маань ингээд эх орондоо мөнгө олж ирэхээр эх орондоо бүтээн байгуулалтыг авчирхаар одоо алсыг зорж байна. Дэлхийн зах зээлийг зорж ийн гэсэн үг. Монгол улсын эдийн засгийн 3 төгрөг тутмын 1 төгрөг нь уул уурхаагаас мань орж ирж идэг. Тэгээд тэр бүрдүүлж байгаа төсвөөс бид өхөн эх орныхоо бүтээн байгуулалтыг, боловсролыг, эрүүл мэндийг, цалин дүүргийг энэ болгоныг бүрдүүлж яадаг юм аа. За тэгээд эх орондоо хөгжил дэвшлиг авчирхаар явж байгаа Цэсийн баяжмлын маань яг одоо урагшаага хөргөж өгөхөөр жолоочд маань замдаа гарлаа. Нэг өдрийн дотор үзэж барж дуустдаг хотч биш юм байна. Таныг орой нөгөө ажилдаа хуралдаа очлог явсан шүү дээ тий. Тэрнээс хойш би амхандаа л нөгөө нэг хөтчөнтэйгээ нийлээд бас нөгөө нэг ажилтнууд маань тий уурхаачд маань одоо ээлжид солилцоо тэгээ орой хоолнд ордог шүү дээ. Хамтдаа хоолндоо орчоод гарч ирээд одоо нөгөө нэг бүжгийн клуб байдаг. За саксны 3 4 талбай байгаа гэж байгаа тий. Гар бөмбөгийн волейболын талбай байдаг гэд. Хөл өмгийн талбай. Тэгээд өшөөч юу вэ? Кино театр гэд. Эднэрийг үзчих гээд явахгүй юу? Тэнд ганцаараа ястаа бардаг эд биш юм байна. Тэгэл гаргахгүй болчихлаа. Таны хурал амжилттай болчихоо. Өөдөж мэдэж. Ажиллах ундраалах. Тэгэхээр би бол дараа дахиад нэг юм гоё зорж ирж байгаад зөвхөн одоо уурхаачд юм аа тий.
одоо нөгөө амралтын цагуудаа өнгөрөөдөг тэр газруудаар ингээ хамтдаа явал гоё юм шиг байна. Тэнд чинь тэмцээн уралдаан болж байгаа шиг байна өнөөдөр бас тий. Сэснэ. Тийм. За юуны түрүүнд би ганц ихтэй бас хамт олонд нь бас баярсан талцсан илэрхийлье. Тийм яг үгээр бас надад бөгөөд манай хамт олонд бас хийж байгаа ажлаа танилцуулах тий бас зөв мэдээлэлээр хангах. Мэдээж уул уурхай маань бол том бүтээн байгуулалт ингээд айгүй хүм болж байна. Хот гээд ингэж ярьж байна. Гэхдээ энэ маань бол бас нийгмийн дэд үтс биш. Гүүр биш. Одоо орон сууцны байгууллага биш тий. Энэ бол уурхайн объект. Уурхайн гол зорилго нь бол байгалаас өгсөн байдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад тухайн одоо юу гэдгийг баялагын эзэн улс ард түмэнд эдийн засгийн өрөгөөжийг авчих мөн бас хөрөнгө оруулагчдаас авсан тэр итгэлийг бол буцаж хариулж хөрөнгө оруулалтын өрөгөөжийг нөх. Тэгэхээр энэ гол утга нь бол энэ чинь шүү дээ тий. Тэгэхээр одоо байгалаас байгаа бид нар бол ингээд гэдгийг тий хүүхдийн парк байгуулаагүй, хот байгуулаагүй. Мэдээж энэний дагаад шууд бус өрөөгөөж Монгол улсад байх ёстой гэдэг юм бол зайлшгүй байх ёстой. Тэгээд энэ оюутлогоо үйлдвэрийн маань одоо нийт албаа хаагчдын 98% тийм 98% нь тэр жигтэй яг Монгол залуучууд маань одоо энэ үйлдвэрээ гардаж авч явдаг юм аа гэдгийг бас бардам хэлээ. Тэгээд хоёулаа нэг өдөр ярьж байхад тэр системийг тэр технологиг хөрсөндөө буулгаж авна гэдэг чинь бид нар одоо ил харагдах одоо юунаас гадна маш том хөрөнгө оруулалт хийж байгаа улстай. Тий, санал нийлж байна. Тэгээд би бас өдөр машинд ойлоо явж байхдаа хэлжсэн. Тэгээд манай оюутлогын хамт олноороо бол би бол одоо ямар ч дэлхийн өөр одоо том уурхай байна уу? Төсөл багтаа бол өрсөлдүүлэхэд бол бас сэтгэл бардна. Ямар ч хэлсэн бүгдийн одоо бүх юмараа ялж дэлдэг юм ихэд бол хинээс ч тутгааргүй тийм хамт олон болцсон. Ер нь ингээд том дөр зүрээр харахаар нэг айлын том өгчиг тий. Дүүнрээ асраад хоолчдаг, гэрийнхээ хоолоо хийчдэг, усаа зөочдөг. Тэгэл бас жоохон аав ээжтэй загнуулаад ээж идэг тий. Хийгээд байгаа хэрнээсээ. Тий. Ачааны хүндийг өрөөд байгаа хэрнээ бас нэг сэтгэлд нүрдгүү ингээд чамлуулаад ээж идэг. Тэгээд тэгтээ амчилсан гэр орноо ингээд ерөнхийдөө оролцоо тус тэмдгэрийг дагаа ингээд бас би энэ гүйцэтгэж байгаа тийм нэг гэр бүлийн гишүүн шиг байгаа даа байхгүй. Тэгээд яг хөө тэгээд тэр нь нөгөө бас нөгөө талаас бас компани нөгөө тэр хүнээр ярих юм бол жоохон ичиг бүрэг ч юм уу тий бас юмаа сайн тайлбарлаж чаддгүй нэг тийм тал байдгийг. Тэр нь бол бид нар бас нэг чадахгүй даач биш заримдаа бол өөрснийгөө хяндаг тий. За ингээд юм болгон дээр очиод бид нар ингэж гэдэг ч юм уу эсэргүүцэл юм болгон залруулад байх бас зохисгүй. Хэрэгтэй үедээ бас дуулгаа илэрхийлнэ, хэрэгтэй үедээ бас чимээгүй хүнээс үг сонсож сурна. За зарим тохиолдолд бол буруу зүрх мэдээлэлүүд бол гардаг одоо мэдхгүй санаатай муу санаадгүй муу хата гэдэг тий. Бүр ингээд нэг хүний санаанд ормоогүй юмнууд бол бас гарч ирдэг тий. Жишээлбэл ингээд ямар ч контролгүй бараа бүтээгдэхүүн энэ бажмалчин гараа явж ингээд өнөөдөр ингээд харахад бол одоо манай төрийн хяналт бол байж л байгаа тийм. Систем гайл руу л орж ирлээ шүү дээ тий. Тийм тэгэл за бүр ингээд хэтрүүлээ цаашлаа ингээд ярих юм бол манай нийгэмд бол бас итгэлцлийн түвшин айгүй доор байна тий. Хүн хүндээ нэгэндээ итгэл компани удирдлагатай ч юм уу улс төрч нартай итгэл хэвлэл мэдээлэлд итгэл бол айгүй бага болцсон байна гэж бол би одоо хувийн хувьд бол хардаг. Тэгэхээр энийг бид нар бас эргээр харж юмыг байгаа байдлаар нь дүгнээд тэгээд юмыг одоо эргэлж өнгөрснөөс өхөж одоо дахиж энийг ингэж байн гэж ярихаас илүү ер нь цаашдаа бид нар за ийм нөхцөл байдал байна. Энийг боддоор үнэлээ. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ? Яаж сайжруулах вэ? Улам сайжруулах, хамтдаа сайжрая гэдэг л санааг би бол байнга яриад идэг л да. Тэгэхээр одоо ингээд нэг рүү буруугач ихээл ингэх байсан, тийх байсан гэхээс илүү одоо бид нар цаашдаа явах хэрэгтэй юм бэ? Яаж хөгжих вэ? Яаж улам сайжрах вэ? Яаж өргөж улам төв гэдэг талаар бол нэг тийм эерэг талаас нь юмыг харж бас болгоё битгий гэдэг сэтгэлтэйгээр хандах бүгд шаардлагатай. Бид нар ч гэсэн тийч бол маш том үүрэг ойлтой. Тэгээ бас
одоо ингээд хөрөлцөж ирж байгаа. Одоо өөрөө бол бас ховор боломжтой. Манад одоо 10 20 жил ажилласан уурхаач өөрөө чи өнөөдрийн нэг үтсэн юм үзэж чаддгүй. Хүн болгон өөрийнхөө ажлыг хийгээ явж байдаг. Гэхдээ ингээд эхнээс нь дуустал бүх үе шатлыг ингээд хараа үзээд танилцаад явна гэдэг бол бас сайхан боломж аюух мэдээлэл өрчин бол зовлсон баг. Тэгэхээр энийг бас одоо өөрөө чинь сонсдог, дагдаг залуучууд ард түмэн олон нийтдээ бас хүргээсэй. Бас өөрийнх нь бас тунгааж бодож байгаа бас зөндөл олон бодол өнөөдөр төрж байгаа бах маргааш нөгөөдрөөс ингээд бодогдох байх. Тэгээд тэрийг бас бид нартай бас илэн далангуу хуваалцаарай гэдгийг бас хүсэж байна. За ингээд нэг бүтэн өдрийг те хамтдаа яг өнгөрөөсөн. За тэгээд өөрийнхөө энэ бас завсаргүй байдаг ажлаас яг энэ цагт бүтэн өөрийгөө өнөдө зориулж хамтдаа бүх тайлбар, мэдээлэл, бүх зүйлээр нь бид бүхэнд одоо хэлж ярьж тусалсан. Танд баярлалаа. Хамт олонд нь амжилт хүсье. Мөн одоо 18,000 албан хаагчийн ард 18,000 гэр бүл байгаа тийм. Тэгэхээр бүгдээрэнд нь сайн сайхан бүхнийг хүсье. За танд баярлалаа. За баярлалаа. За бүгд сэрсэн баярлалаа. за баярлалаа.